За сайн байна уу энэ өдрийн мэнд. За манай гэрээний компани Foyt гээд гоёлын нүүр будалтын бүтээгдэхүүнүүд байгаа. За энэ бүтээгдэхүүнүүдийг маань Европ улсууд үйлдвэрлэсэн. За орц найрлага түүхийд нь болохоор 100% байгалийн органик ургамлын гаралтай. За энийгээ баталгаажуулсан олон улсын эрүүл баталгаатай бүтээгдэхүүн гэсэн ийм сертификаттай байдаг. За энэ сертификатаа үндэслээд амьтан дээр туршилт хийдэггүй гэсэн үг. За энэ сертификатыг мэдээж хэрэг авахын тулд бол маш удаан хугацаанд маш их бичиг баримт бүрдүүлж ээж маш олон лабораторийн шалгалтанд орж иж энэ олон улсын сертификатыг өгдөг. За тэгээ ийм бүтээгдэхүүн бол мэдээж хэрэг амьтан дээр туршилт хийх шаардлагагүй гэж үздэг. За бидний биддэг гадуур байдаг бол том өндөр үнэтэй брендийн бүтээгдэхүүнүүдийг бол бүх бүтээгдэхүүнийг ер нь бол амьтан дээр туршилт хийгээд за эцсийн үр дүндээ хүнд бол хашил өгөхгүй ч гэдэг юм уу ийм үр дүнд хүрч сертификатууд авдаг байгаа. Нэгсэндээ хүн дээр хэрэгжилж болно гэдэг. За манай гэрээний энэ Foyt-ийн нүүр будалтын бүтээгдэхүүнүүд болохоор олон улсын мэрэгжлийн нүүр будагч мэрэгжилтнүүдийн захиалгаар гаргаж авсан өнгөнүүд байдаг. Одоо жишээ нь нэг хүн ингээл нүдний тэн авлаа гэж бодоход тэр нүдний тэн дотор нэг 10-20 ширхэг төрлийн тэн байлаа гэж бодоход за тэрийг бол ерөөсөө мэрэгжлийн хүн л хооронд нь найруулж өнгө гаргаж гоёлын будалт үдшийн будалт юу гэдгийг те өөрийнхөө тэр будаж байгаа сэдвтээ тааруулж өнгөө гаргадаг. Энэ бол мэрэгжилтэн хүний ажил. Гэтэл өдөр тутмын будалт хийдэг бидний хувьд бол тийм уруулын будаг юм уу тэн авчаад тэр болгон бүгдийг хэрэглэхгүй үсрээл нэг 4-5 ширхгэн төрүүлээд дуусчдаг. За энийг бол хүн болгон л амьдрал дээр тааралдж исэн баха. Тэгэхээр энэ Foyt-ийн бүтээгдэхүүнүүд нь болохоор яагаад олон улсын нүүр будалтын мэрэгжлүүдний захиалгаар өнгийг гаргасан юм бэ гэхээр энэ хүн амыг ер нь бол дотор нь эмэгтэйчүүдийн нүүр будалтыг халуун хүйтэн гээд 2 хуваадаг. За хүйтэн өнгө таардаг хүнийг дотор нь дахиад 2 хуваагаад дулаан өнгө таардаг хүмүүсийг бас дотор нь 2 хуваадаг. Энийг би ингээ хальт яриад өгчин. Тэгэнгүүт ер нь бол халуун болон хүйтэн өнгө зогтөг хүмүүст ихэнхдээ энэ будгийг аваад л хэрэглэхэд энэ өнгө бол яг таарна гэдэг ийм мэрэгжилтнүүдийн захиалгаар хийгдсэн учраас манай бүтээгдэхүүнүүдийг санал болгох гэж байгаа бол энэ хүнд хүйтэн өнгө зохих нь дулаан өнгө зохих нь гэдгээ өөрөө хараад тодорхойлчих юм бол энэ бол аюу амархан тодорхойлоход тэр хүндээ санал болгосон бүтээгдэхүүн чинь шууд таалагдана. Тэр хүн чинь өөрөөс чинь худалдаа авалт хийн. За тэгээ буцаад бүтээгдэхүүн дуусахаар эргээд холбогдно. Дээрэс нь өөрийн чинь өгсөн өнгө өөрт нь таалагдаад байнга хэрэглээд байнгут өөрт нь таалагдаад дахиад надад ямар нэгэн тийм будаг санал болгооч ингээ өөрт чинь маш их ихтгэл найдвар тэр хүн төрүүлээд өөрийнхөө нүрийн будгийг өөрөөсөө нь дахиад сонгуулнаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол хүн болгоны тэр зэмээ гоо сайхны бүтээгдэхүүн зарж байгаа хүмүүс заавал байх ёстой ийм зан чанараа гэж би хувьдаа бодож байна. Биднийг бол дэлгүүрт яваад ороход би бол жишээ нь Диорын дэлгүүрээр ч гэсэн зөндөл үйлчлүүлж гисэн те. Тэгэл очиод би бол нэгэнтээ өөрийнхөө хүүтнүүд улаануу гэдгийг мэддэг учраас надад ийм өнгө зохих ёстой, ийм өнгө санал болгооч гэдэг. Түүнээс биш би тэрийг өмнө мэддэггүй байхад энэ том дэлгүүрүүдээр яваад очиход надад ямар өнгө зохих вэ гэдгийг бол ямар ч худалдагч хэлж өгч байгаагүй. Бидний хувьд болохоор сүлжээний бизнесийн мэрэгжилтэн болгож байгаа учраас бид нар яагаад олон төрлийн зүйл дээр сурж боловсрдог вэ гэхээр жишээ наацх нь л ингээд хүнд уруулын будаг санал болголоо гэхэд энэ хүндээ зөв будгийг сонгоод өгчих юм бол манай уруулын будаг чинь дан ганц уруулын будаг биш хацар өнгөлөгч болох боломжтой байдаг учраас маш олон давуу талтай байгаа. За манай гэрээний уруулын будгийн дотор болохоор бальзам буюу өнгөгүй өнгөлөгч гэж байгаа. За энийг бол ерөөсөө ямар ч насны хүн хүүхэд хүртэл хэрэглэж болно. Кокосын тосоор хийгдсэн. За мет будаг гэж байгаа. За мат будагнуудаа яаж ялгах вэ гэхээр үзүүрлдэг хараандаа үзүүрлэгчээр манай Foyt-ийн өөрийнх нь үзүүрлэгч байдаг шүү дээ. За тэр үзүүрлэгчээрээ үзүүрлдэг харандаан уруулын будыг мет уруулын будаг ойлгочих болно. За сатин гэж байгаа. За энэ сатин будагнууд нь болохоор эргэгдэж гарч ирдэг савнаасаа тэгээд бас харандаан гэхдээ үзүрлэх шаардлагагүй. За саан өнгөлөгч гэж байгаа. За энийг болохоор шингэн эргүүлж гаргаж ирээд дээрээ 6 нүхтэй. За тэрүүгээрээ ингэж шингэн шахагдаж гарч ирээд
түрхэгддэг саан өнгөлөгч гэж байгаа. За нүдний тэнтэй, контур палмастертай, за хөмсгний харандаатай, за бас зовхны харандаа байгаа. За тэгээд консилер буюу өө дарагчтай, ийм хөмсгний бас одоо энэ үс босгодог хэлбэржүүлэгч гээлтэй манайх байгаа. За эдгээр бүтээгдэхүүнийг би дараа нь ярьж өгье. За өнөөдөр хамгийн түрүүнд бид нар хар ухаанаараа хүнийхээ дулаан өнгөө, хөтөн өнгөө гэдгийг яаж ялгах вэ гэдэг маш амархан арга зааж өгье. Ер нь бол өдөр ингээд яг нарны гэрлийг өөр дөрөө тусгаад цонхны өмнө зогсож байгаад биш. Гэхдээ өдөр нарны гэрэлд өөрийнхөө одоо цэвэрхэн юу ч түрхээгүй байгаа нүүрэндээ тухаараа ингэж жоохон харж агаад толинд ингээ харах юм бол таны нүдний доод зових одоо хөхөрч харагдах юм бол та хүйтэн өнгө зөгтөг хүн. Шаргалтаж харагдаж авах юм бол дулаан өнгө зөгтөг гэд өөрийгөө тодорхойлчих болно. За тэгээд доод зовхоо хараад учранд олдохгүй байх юм бол гарынхаа дотор талын бугууны судсыг харчиж болно. За бас хөх туяа тусаад байх юм бол танд хүйтэн өнгө зөгтөг өнгө гэсэн үг. Хэрвээ шаргалтж явах юм бол танд ногоон туяа тусч явах юм бол танд бүх төрлийн шаргал өнгө зохино гэсэн үг ээ. За мөн дээрэс нь шар өнгийн алт манетын идэл гарандаа зүгээд үз. Тэрнээс шалтгаалаад хэрвээ алт одоо тэ шаргал өнгийн манет зүүнгүүд гаранд чинь гоё харагдаад гарны чинь арьс гэрэлтээд цайвартаж залуу харагдаж явах юм бол танд дулаан өнгө гэсэн үг. Одоо нөгөө дулаан хүүтэн өнгө хоёроо бүр сайн баталгаажуулж байна гэсэн үг шүү дээ. Хэрвээ цагаан алт юм уу мөнгөн идэл зүүнгүүд гар чинь бас ингээд цайж явах юм бол танд хүүтэн өнгө таард юм байна гэд ингээд өөрийнхөө арьсыг өөрөө 2-3 ийм зүйлээр тодорхойлоод өөрт чинь ямар өнгө таардаг вэ? Ямар өнгийн одоо гоёлын зөвлөлт зүүх вэ гэдгийг ерөнхийдөө мэдчихэж болно гэсэн үг. Энэ бол ерөөсөө заавал мэргэжлийн хүн дээр очиод ах шаардлагагүй. Миний энэ зөвлөгөөг хараад аль эсвэл надтай офис дээр таарахаараа бас давхар шалгуулчих болно. Ер нь бол одоо энэ өөрт ямар өнгө зөгтөг вэ гэдгийг стил имиж бүрдүүлдэг одоо юм чинь манай энэ Facebook дээр зөндөө олцсон шүү дээ. 2-3 нэлээд одоо амжилттай явж байгаа стилист одоо өнгө тодорхойлагч хүмүүс байгаа. Үнэн ч хямдхан нэг 200-300 мянгатаа л байгаа. Энэ дээр очиод өөрийнхөө өнгийг тодорхойлуулчих юм бол дээрэс нь яаж энэ өнгийг чинь тодорхойлоод байгаа аргыг нь өөрөө бас мэдээд авчих юм бол өөрийнхөө уулзж байгаа бүтээгдэхүүнээ санал болгож байгаа хүмүүстэй өөрийнхөө гоо сайхны бүтээгдэхүүнийг санал болгоход аягүй хэлбэр болчих. Одоо жишээ нь өөрийнхөө поетын уруулын будаг энэ бүх юмнуудыг одоо өөрөө өнгөө тодорхойлоод сурчих юм бол дотор нь 2 баачих байхгүй. Тэгэл очлоо уулзсан хүнийхээ судсыг харлаа. За энэ хүнд ийм өнгө зохих юм байна. Энэ хүн нүүрэндээ зохиндоо өрчлөөтэй юм байна. Энэ өнгийг санал болгох хэрэггүй юм байна гэд аюу амархан манайх ч нөө поетын бүтээгдэхүүн чинь бас яг нэг тийм амар толгой эргүүлмээр олон өнгө байхгүй шүү дээ. За энэ зурган дээр болохоор өөрийнхөө одоо өнгийг тодорхойлцсон болвол одоо жишээ нь дулаан өнгө гэдэг чинь те арьсны өнгөн шар. За дээрэс нь шинж тэмдгүүд нь наранд амархан түлэгддэг, атлалтлаг өнгөтэй зүйл өөрт чинь зөгтөг, гарын одоо бугуун дотор талын судас чинь ногоон туяатай, за биений өнгөтэй бээж хувцас зөгтөг, улбар шар өнгийн уруулын будаг түрхэд үзэхээр бас зогч явах юм болов. За дээрэс нь нүдний хүүхэн хараа шардуу, бордуу болвол за өөрт чинь дулаан өнгө буюу бүх шаргал өнгөтэй хувцас, за дээрэс нь шаргал суурьтай крем, за тэгээ дээрэс нь одоо юу зохино гэсэн үг алтлаг юмнууд. За дулаан өнгийг бас дотор нь 2 хуваадаг. Энийг болохоор стил имиж тодорхойлж байгаа хүмүүс төр очиод тодорхойлуулаад авчиж болно. Гэхдээ өөрт чинь байгаа хувцснуудаас одоо яг энэ зурган дээр байгаа 2 өнгийг харж агаад би дулаан хавар нуу, дулаан намар нуу гэдэг өнгөө өөрийнхөө хувцсыг өмсч үзээд толинд тарчих хэрэгтэй. Тэгэнгүүт энэ одоо дулаан хавар дээр байгаа энэ одоо тий арьсны шаргал өнгө, цайвар өнгөнүүд илүү өөрт чинь зохиод одоо нүүрний чинь үрчлээ унжцсан одоо энэ хацар. За тэгээ дээрэс нь одоо энэ энэ толб сэвх чинь бүдгэрээд залуу харагдаж байгаа юм бол яг энэ дулаан хавруу, дулаан намруу гэдэг өнгөө өмсөж байгаад өөрийнхөө энэ хоёрын аль нь юм бэ гэдгийг сонгочих юм бол одоо ер нь бол хувцас авахар дэлгүүр орохдоо нэгэнтээ өөрийгөө тодорхойлцсон бол яг энэ өнгийнхаа хувцсыг дэлгүүрээс очиж сонгочиход болно. Аль эсвэл
өөрийнхөө хувцснуудыг ялгаад энэ хоёр хувцснаасаа өнгнөөсөө энэ хувцснуудаа ялгаж тавиад бусад хувцснуудаа ерөнхийдөө бол өмсөхгүй өмсвөл дотор нь өмсөд өөрийнхөө зөгтөг энэ өнгийг дээгүр нүүрэндээ ойрхон өмснө гэсэн. Тэгэх юм бол хүн наснаас хамгийн багадаа 5-аас 10 насаар залуу харагдана. За дээрэс нь энэ үрчлээ одоо энэ нөсөө тол бүгд бүдгэрч харагддаг байгаа. За дээрэс нь дулаан хавар гэдэг эмэгтэйчүүдэд ямар өнгө зөгтөг вэ гэдгийг одоо би энд ингээд интернетээс түүгээд оруулсан байгаа. Тэгэхээр энийг харж агаад бас поэтийнхаа уруулын будагнуудыг за дээрэс нь энэ уруулын будаг чинь нэмээд хацар өнгөлөгч болгож болдог учраас яг энэ дулаан одоо улиралд одоо дотор нь одоо хавар намар гэж ялахгүйгээр ер нь бол дулаан улирлын өнгө таалагддаг таардаг хүнд энэ өнгө таарна гэд поэтийнхаа уруулын будгийг бол ерөнхийдөө нүдний тэннүүдийг 2 хуваагаад өөртөө ер нь гарын доор байршуулчих хэрэгтэй. За тэгээ мэдээж хэрэг ойр тойрныхоо хүмүүст эхлээд туршилт хийх хэрэгтэй. Одоо ээж, их ах トゥ одоо охин дээрээ үзээ судсын үзээд чамд ийм өнгө тарах юм байна. Тэгээ поэтийнхоо одоо будагнуудыг хэрглэж үзээд яг байна. Өстой гоё харагдчихээн. Энэ хуучин төрчихсэн будгаа болж гэдэг юм. Ингээ ойр тойрны хүмүүс төр туршилт хийгээд гаршчих хэрэгтэй. За дулаан намар улиралд болохоор бас ямар өнгө таарах вэ? Буюу одоо ийм гүн өнгөнүүд таарна гэд. За ингээ би энийг интернетээс олоод тавьсан байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө өөрийнхөө арьсыг тодорхойлчих юм бол ерөөсөө насаараа энэ өнгөнүүдэд барай явуучих юм бол хүний нүдэнд айгүй сайхан дулаан харагдаад идгийн учир нь одоо энэ өмссөн хувцсны өнгө байдаг байх нэ. За өөрөө хэрвээ хүйтэн өнгө таардаг одоо хүн байх юм бол одоо өөрөө чинь дотор судас юм бугуун судас чинь цэнхэр өнгөтэй байх юм бол өөрөө нэгсэндөө танд хүйтэн өнгө таардаг гэсэн үг. За энэ хүмүүст одоо ямар идэлэл таарах вэ гэхээр цагаан алт юм уу мөнгө идэлэл. Одоо би бол жишээ нь өөрөө надад бол хүйтэн өнгө илүү зөгтөг учраас би шар өнгийн алтлаг зүйл гоёл чимэглэг бол маш бага хэрэгэлдэг. Бүр хэрэглэхээр байх юм бол өөрийнхөө таардаг хүйтэн өнгийн хувцсан дээр шар өнгийн идэлэл зүүдэг. Түүнээс биш би одоо ер нь бол шаргал дэвсгэртэй ерөөсөө тийм хувцас унаг баг хэрэгэлдэггүй гэсэн үг ээ. За хүйтэн өнгө таардаг хүнд одоо жишээ нь ягаан өнгийн уруулын будагаар өөрийнхөө уруулыг будаад үзэхэд одоо энэ жавжны чинь үрчлээ унжсан хацаар за тэгээ нөсөө толгоч нь ингээ баг харагдчих юм бол өөрт чинь яг ягаан өнгө таарна дээрэс нь өөрөө яг хүйтэн өнгө зөгтөг хүн байна гэж үзчихэж болно. Тэгэхээр ерөнхийдөө ягаан өнгийн оранж дуу маягийн өнгийн 2 уруулын будагтл ерөөсө гол үүрэг оройлоо өгнө гэсэн үг. Эхлээд судсаар нь хүнээ тодорхойлцоод хүйтэн үү халуун уу гэдгийг үдчихэд хэрвээ тэр хүн чинь дулаан өнгө таардаг байх юм бол оранж өнгийн уруулын будгаа түрхэд үзэхэд одоо баталгаачих нь шүү дээ. Дээрээс нь одоо наранд өөрөө чи хайрс одоо хэр их хурдан түлэгддэг вэ, боролдог вэ гэж асуух асуултнуудтай бэлтчихнэ гэсэн үг. За миний энэ бэлдээд байгаа материалыг бол айгүй сайн анхааралтай сонсоод өөрөө бичиж аваад өөрийн болгочих юм бол заавал ингэж нүүр будалтын мэргэжлийн сургалтанд суухгүйгээр ер нь бол анхан шатны мэдгэтгүүнтэй болоод энийгээ ингээл хэрэгжүүлэл яваад ах юм бол заавал ингээд сургалтанд суухгүйгээр мэргэжилтэн болох боломжтой ийм материалыг бэлдсэн байгаа. За хүйтэн өнгө зөгтөг хүмүүсэнд болохоор ягаан өнгийн уруулын будгаар будаж үзэн. За ягаан туяатай хацар өнгөлөгч одоо зохиж байвал бас энэ өөрийнхөө хүйтэн өнгөний зөгтөг гэдгийг баталгаажуулж болно. За усан цэнхэр өнгөтэй хумсны бутаг бас зохиж явах юм бол энэ хүн хүйтэн өнгө зөгтөг. За нарны зөөлөн туяанд за судасны өнгө хөх цэнхэр өнгөтэй харагдвал за биеийн өнгө нь цагаан тусгалд улаан харагдчихвэл за мөнгөө идэлэл болно. Цагаан алт одоо гарандаа ингээд зүгээд үзэхээр гар нь өнгөлөг цайгаад гоё харагдчих юм бол энэ хүн үнэхээр хүйтэн өнгө таардаг гэсэн үг ээ. За хүйтэн өнгийн дотор нь бас 2 хуваа нь хүйтэн зун, хүйтэн өвөл гэж ангилнаа. За хэрвээ өөрөө чинь одоо анхан шатны дүн шинжилгээгээр өөрт чинь хүйтэн өнгө таардаг байх юм бол одоо энэ зурган дээр харагдаж байгаа өнгөний хувцас өөрт чинь байх юм бол одоо энэ жишээ шүү дээ хүйтэн зун гэдэг тэгэнгүүт
хүйтэн зун дээр байгаа өнгө, хүйтэн өвөл дээр байгаа өнгө хоёр өөр байгааз тэгэнгүүт энэ өнгийн хувцснуудаа өмсч үзэл аль нь арай илүү өөрийг чинь гоё өнгөлөг харагдаад нүүрний чинь өөсийг үрчлээ баг харагдаж нүүр чи илүү цайхан гэрэлтэж өгч чинь яг тэрүүгээрээ би хүйтэн зун уу хүйтэн өвөл үү гэдгийгээ өөрийгөө тодорхойлчих юм бол ерөөсөө л яг ийм өнгийн хувцас өмсөд байна гэсэн үг. За хүйтэн зун нүүр будалтын хувьд бол ихэнхдээ ийм усан ягаа. За тэгээд манайх оруулын бүдгнүүд нөөрөө хацар өнгөлөгч болчдөг учраас бүтээгдэхүүнүүдээ бол байнга хэрэглээд өөр төрөө туршилт бас хийчих болно гэсэн үг. За хүйтэн зуны одоо ийм өнгөнүүдийг бас интернетээс татаад оруулсан байгаа. За энэ дээр болохоор нүдний крем, за уруул өнгөлөгч гэдэг янз бүрийн бүтээгдэхүүнүүд. За ингээ уруул өнгөлөгч одоо нүүрний кремийн энэ дугаарыг болгочихсон байгаа. За хэрвээ манай Greenway-гийн BBQ крем бол үнэхээр универсал шүү дээ. Ингээ харахад цагаан боловч яг тэр хүний арьсны өнгийг дагаж хувирдаг. Одоо бид нар ингэдэг дэлгүүрт очиод те нүүдний крем авангуудаа танд 21 таарах юм байна 22 таарах юм байна гэж ингэдэг те яг үний эрэхтэй 21 22 чинь дотроо айгүй олон үсэгтэй дээрэс нь яг тэр хүний одоо бас яг энэ дээр яригадаад байгаа хүйтнүүд дулаан өнгө таардгүй гэдгийг тэр худалдагч хэлж чадахгүй гэж зөвхөн өнгийг харангуудаа та бор юм бэ жоохон цагааруулах хэрэгтэй 21 таарна ч гэдэм үү те та одоо цайвар царайтай юм чинь цайварыг төрөхчвөл бүр цагаа хөхөрч харагдана 22 төрөх ч гэдэм үү ингээл болоо гэтэл эн чинь дотроо бас үсгийн янз бүрийн хуваарлалтай байдгийг за худалдагч нараа ерөнхийдөө бол айгүй сайн мэрэгжлийн төвшөнд сургаагүй байдаг учраас бид нар бол нүдэн балаж ихэн төлөй өөрөө харж агаад нүдэн баримжаагаараа гаран дээр ч юм уу кремээ түрхэд авчдаг. Гэтэл дараа тэр хөнгөд хүмүүс ч юм уу би өөрөө ч юм ингээ харангууд хөхрөөд бараантаад ингээд бид нар хайран мөнгө өвөрдөг те. Гэтэл манай Greenway-гийн BBQ чинь яг тэр хүний арьсанд уусаад өөрийнх нь арьсны өнгийг натуралаар сэргээж өгдөг учраас манай BBQ крем бол үнэхээр супер. Энд чинь бас л олон улсын тэр нүур будалтын мэрэгжлнүүдийн зөвлөгөөгөөр гаргаж авсан тийм универсал крем баггүй юу. За тэгээд дээрэс нь өөрөө нөгөө тосон суурьтай учраас яагаад BBQ крем чи өөрөө заавал ингээд нүрийнх нь тосыг түрхэж суур тос дээр түрхэх шаардлагагүй нэг өсөндөө өөрийн чинь нөгөө эдийн засгийн хэмнэлттэй шууд энэ нүрээ цэвэрлээ сайхан BBQ кремийг түрхэхэд өөрөө тостой тэр тос нь өөрөө таны нүрийг давхар одоо ингээд арчилж идэг ийм одоо ид шидтэй кремийг манай BBQ крем байдаг штэ. За BBQ кремийг би тусад нь дангаар нь оруулнаа. Ерөнхийдөө бол яагаад бид нар нүүрний кремээ бас буруу сонгоод идвэ гэдэг тал дээр BBQ кремийг ингээ хальт оруулчихж байгаа нь энэ шүү заяа. За энэ хүйтэн өвөл дээр болохоор одоо нүүрний будалтанд ямар өнгийг ингэж зөнхөлж будах вэ гэдгийг ингээд оруулсан байгаа. За Greenway-ийнхаа point бүтээгдэхүүний ерөнхий одоо юунуудыг яриа явчих. За одоо жишээ нь манад хөмсгний харандаа гэхэд 3 төрөл байгаа. 2671 гэсэн хөмсгний харандаа маань бэж өнгөтэй. За энэ одоо хөмсгний харандаа маань шаргал үстэй, хит цайвар шингэн царайтай. За тэгээд цайвар нүдтэй одоо тийм эмэгтэйчүүдэд илүү тохирно. За 2672 бор өнгийн хөмсгний харандаа маань болохоор бор шаргалтуу тийм үстэй эмэгтэйчүүдэд илүү тохирно гэсэн. За одоо нэгсэндээ 2671 шар үстэй, 2672 нь бор үстэй, 2673 нь хар үстэй хүмүүс таарна гэж ойлгочих болно. За яагаад энэ хүмүүсийн өсний өнгөнд энэ хөмсгний харандааг ингээд сонгож өгөх ёстой юм бэ гэхээр буруу харандаа сонгоод өгчих юм бол тэр хүний хөмсг тодроод ширүүн дүр төрхтэй. За тэгээд дээрэс нь өснийх нь өнгнөөс өөр ялгарч байгаа учраас нэг л тийм ширүүн хоёр хөмсгөл харагдана гэсэн үг. Тэгэхээр тэр хүний өсний өнгө нь будагтай байх юм бол будаг нь арилж гин үү? Энэ хүний байнга буддаг өсөө өөрийнх нь төрлөх өсний өнгөө гэж өснийх нь угийг харж агаад нэг өсөндөө энэ гурван харандаага зөв сонгоод өгчих юм бол энэ хүн хөмсгөө будахаар маш залуу тэгээд ялгархгүй натурал харагдана гэсэн үг. За 26 40 41 гээд манайд 2 нүдний контур байгаа. За 26 40 нь болохоор өргөн палмастер маягийн мэт өнгөтэй. За 26 41 нь болохоор нарийн гялгар. За хэрвээ тэр хүн маань нүднийхээ эргэн тойронд маш их тийм гүн үрчлээтэй байх юм бол 26 41 ийм нарийн үзүүртэй
контурыг тэр хүнд санал болгож болохгүй. Яагаад гэвэл тэр хүний нүдний зових өрчлөөг илүү тод болгоо харуулад өгчдөг. Тийм учраас хэрвээ нүдийг ингэж зохиог хараад тийм байх юм бол 2641 буюу өргөн палмастер метигээ сонгоод өгчнөө гэсэн санал болгоно гэсэн. За тэгээд тэрүүгээр өргөнч зуржуулна, хажуулдаж ирж байгаад нарийнханч зурчиж болно шүү дээ. За урал өнгөлөгчнүүд маань дотроо нэлээд олон төрөл байгаа. За тэндээс би 2614 гэдэг маань болохоор бас яг ийм цайвар арьстай, цайвар үстэй тийм эмэгтэйд таарна. Урал өнгөлөгч 2614. За 2612 маань болохоор өсвөр насны буюу залуухан охтуудад маш сайн зогтдог ийм өнгөлөгч байгаа 2612 маань. За 2611 маань болохоор хүний одоо тэр нүүрний сэв одоо тэр хүн сэвхтэй ч юм уу ямар нэгэн нүүрэн дээр ийм асуудалтай болвол эхлээд заавал нүүр бодолтод одоо манай клиникийн консилер гэдэг дарагчийг дараад нүүрээ аягүй сайхан жигэд будсны дараа өөгөө дарсны дараа 2611-ийг төрхнээ. Яагаад тэгэхээр энэ 2611 маань тэр хүний нүүрний сэв одоо тэр сэвхийг тодруулж харагдуулдаг. Нэгсэндээ тэр урлын бодгийг төрөгчөнгүүд тэр нүүр одоо тэр чигээр ингээ бараамтаж тодорч харагддаг бахнэ. За тэгээ энэ болохоор 2613 маань болохоор бас залуу эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой ихэнхдээ бор үстэй, ногоо нүдтэй, бор нүдтэй тиймэрхүү эмэгтэйчүүдэд илүү таарна гэсэн үг. Тэгэхээр бид нар өөрийнхөө нөгөө яагаад би ойр торныхоо гэр бүлийн хүмүүс дээр туршилт хийгээд энэ уруулын бүдгнуудаа таарж ийн үгүй юу өдр гэдгийг үзгээд ахаар гээд байгаа учир нь болохоор өөрийн гэсэн пойтынхоо төрөвчин дотроо яг гоо сайхныхаа бүтээгдэхүүнээр дагнаж бизнес хийгэж байгаа бол гоо сайхны энэ одоо урлагт суралцаад тэгээд хинд ямар өнгө зогч байна гэдгийг өөрөө ялгадаг болчих юм бол энэ дээр дагнаад хажуугаараа алчуураа яриад иж болно шүү дээ. За 2610 маань болохоор улаан үстэй, сэвхтэй нүртэй охтод илүү зохино гэж байгаа юм. За энэ маань нөгөө нэг ийм байглаасаа тийм улаан шаргал үстэй одоо тэ хүмүүс ихэнхдээ бүгд сэвхтэй байдаг. Ягаад тэгэхээр энэ нөгөө нэг өөрийнх нь байглаас заяасан генийн удамшлын ийм улаан шаргал үс байхгүй. Тэгэнгүүтээ тэр хүмүүсийн одоо тэ нөгөө фермент буюу тэр нүүрний нөсөө толб болвол тэр өнгөнийхөө өөрийнх нь генээс шалтгаалаад байнга ингээ нүүрэн дээр сэвхтэй байдаг. Ер нь бол байглаасаа ийм улаан шаргал үстэй хүмүүсийг хараараа бүгд сэвхтэй байдаг. За энэ хүмүүсийн одоо бүр ерөөсө хамгийн сайн зогтөг өнгө нь манад 2610 урал өнгөлөгч байна. За сатин харандаа гэж байгаа. За энэ сатин харандаанууд маань болохоор Гренегийн пойтын харандаа үзүүрлэгчээр үзүүрлэж болдог тэр уруулын бүдгнүүд ч юм байгаа. За энэ уруулын бүдэг маань бол ерөнхийдөө бүх насныханд тохирно. Залуу, за тэгээд настай одоо ямар ч насны хүнд зохино гэсэн үг. Яагаад гэвэл энэ маань чигшүүлэгчтэй. За дээрэс нь уруул нь хагардаг, хуурайшдаг хүмүүс байх юм бол илүү сайн тохиромжтой гэсэн үг. За дээрэс нь сатин уруулын бүдгнүүд маань бүгдээрээ хацар өнгөлөгчөөр давхар ашиглаж болдог учраас одоо нүүр будалтанд жоохон ч гэсэн сурцсан болвол гаран дээр ингээд нүүр одоо энэ уруулын будгаа гаран дээр ингэж төрөхж байгаа. Тэгээд нөгөө хацар өнгөлөгчөөр хэрэглэж байгаа хуруугаар ингэж сайхан товшиж тарааж агаад тэгээд давхар хацар өнгөлөгчөөр одоо ашиглаж болно гэсэн. За цайвар тод өнгийн одоо уруулын сатин будгнууд маань ихэнхдээ цайвар үстэй одоо шаргал үстэй цайвар царайтай хүмүүст одоо илүү тохиромжтой. За бараан тод царайтай бараан нөгөө тод өнгөтэй уруулын будг нь болохоор хар үстэй эмэгтэйчүүдэд тохирно. Ер нь бол сатин будгийг төрхөж үзэж агаад хооронд нь хүүтэн үү халуун одоо дулаан өнгө зогтдог өнөө гэдгийг ялгаж агаад бас ингээд хоёр хуваагаад өөрөө тэмдэгч юм уу тавиад дээр нь цаас наага тэмдэглээ тавьчих болно. За хүүтэн өнгөнүүд нь болохоор цайвар нүдтэй, цайвар үстэй, бор нүдтэй хүмүүст илүү тохиромжтой. Тэгэхээр уруулын будгнуудаа өөрөө дотор нас хуваана гэсэн. За мет өнгийн уруулын будаг байгаа. За мет өнгийн уруулын будгнууд маань болохоор харандаан гэхдээ савыг ингээ гадна талаас нь эргүүлээд дээш нь гараад ирчдэг үзүрлэх шаардлагагүй энэ будгнууд маань мет будгнууд байдаг. За мет будгийг айгүй болгоомжтой одоо хүмүүс санал болгох хэрэгтэй. Арьс нь ерөнхийдөө бол унжаад эхэлсэн үрчлээ ихтэй болвол мед уруулын будаг тэрийг нь улам тодотгож өгдөг учраас
ер нь бол ийм арьсандаа бол их үрчлээтэй хүмүүст болж өгвөл мет будаг санал болгох дэмий гэж үздэг ээ. Түүнээс залуу одоо зүгээр одоо арьсан үрчлээтэйг унжаагүй өнгө нь одоо хүйтэн дулаан өнгөөрөө таарж байгаа өөр хүмүүст мет уруулын будгийг санал болгохдоо манай нөгөө Гринвигийн өөрийнх нь кокосын өнгөгүй чийгшүүлэгч байдаг штэ. Тэрийг бас санал болгох хэрэгтэй. Яагаад гэвэл нөгөө манайх чи эрсдэс уур амьсгалтай. Тэгээ дээрэс нь нөгөө маш их хуурайшилттай байдаг учраас хүмүүсийн уруул бол ихтэй ер нь дандаа хуурай байдаг. Гэхдээ мед өнгийн уруулын бодог төрөх гээ дээрэс нь таалагддаг өнгө нь байх юм бол уруул тэр чийгшүүлэгч кокосын өнгөгүй тосоо төрхийд 30 минутын дараа ингээ сайхан арчиж аваа. Тэгээ мед уруулын бодгаа төрөх юм бол маш сайн тогтож сайтай хоёрт арзаадгүй. За 2606 мет уруулын бодог маань хар үстэй эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой. За 2601 бол ерөнхийдөө бол бүх хүмүүс зөгтөг учраас шууд одоо тэр хүндээ санал болгоход за тэр зам арай үдшилтэд ингээд төрөхэд ийм хагас бүүдгэр гэрэлт тэр хүнийг илүү тийм царайгийн тодтогч сайхан харагдуулдаг учраас 2601-ийг мет бодгийг бол баг худалчинд хүн болгонд санал болгоход тэгээ оройн цагаар төрөх юм бол илүү гоё харагдана шүү гэдгийг нь хэлж өгөхөд болно. За 2604 болохоор тийм дулаан өнгө таардаг хүмүүст илүү тохиромжтой. За тэгээ дулааны уйлрал төрөх юм бол одоо бас илүү гоё харагддаг. За дээрэс нь энийг бас нэг анхаарах зүйл юу вэ гэхээр шүдэн тийм баг зэрэг өнгөр суудсан шар шүдтэй хүмүүст бол энийг санал болгоод дэмий. Яагаад гэхээр шүдний өнгийг улам бараамтуулаад харагдаад байдаг учраас шүдний паал нь асуудалгүй буюу нэг бол манай Гринвигийн нөгөө хуурай шүдний оо байдаг шүү дээ. Шүдний өнгө паалансэр гэдэг. За тэр шүдний оогоо бас давхар санал болгож болно. Тэгэхээр ерөнхийдөө бол манай Гринвигийн бүтээгдэхүүнүүд чинь бүгдээр хоорондоо уялдаа холбоотой байгаадаа учир нэнэ. За 2603 саатай мет будаг байгаа. За энүүгээрээ ганцхан уруулаа бутахаас гадна гэрэл сүүдэр тавьж ашиглаж болно. Одоо хамран дээрээ одоо энэ хоёр нүднийхээ гадна талын хэсэгт тэгээ дээрэс нь одоо энэ уруулын доор хамрын үзүүрт ч гэдэм үү те одоо өөрийнхөө нүүр будалтан дээр хаана одоо гэрэл сүүдэр тавьж болох ёстой вэ гэдгийг мэддэг болвол гэрэл сүүдэр тавихад ашиглаж болно. За 2605 маань болохоор ерөнхийдөө бүх хүнд зөгтөг тийм өнгө. За нүүрэн дээрээ одоо зураас судас сэвх толбтой болвол мөн адил одоо ингээд манай Гринвигийн консулерийн дарагчийг ашиглаж агаад за тэгээ дараа нь төрөх юм бол илүү тийм тод гоё өөрт нь тийм зогсон харагддаг. За 2602 болохоор нюд буюу одоо ийм бэж өнгө байгаа. За 2605-аар уруулаа хөрвүүлээд 2602-ыг ингээд түрхэх юм бол нэмгэн уруултай хүмүүс уруул нь тийм гоё памгар том харагддаг. Тэгэхээр одоо бид нар ч нөгөө нэг ийм нэгэн уруултай хүмүүс чинь ингээд уруулаа силикон шахуулчмаар идэг, айгаал идэг те ингээд болгоомжлоод идэг. Тэгэх юм бол тэрийг одоо ингээд өөрийнхөө одоо уруул будалтаар натурал боловч помгор харагдуулах юм боломжтой байна. За тэгээд дээрэс нь манад нөгөө сүүлд худалдаанд гарсан 2871 гээд бас уруул өнгөлөгч байгаа штэ. Тэр чин болохоор ийм сэнгэнсэн тэгээд дээрэс нь ингэж уруулыг бомбойлгож харагдуулдаг ийм уруул өнгөлөгч манад байгаа. Нийл ягаан өнгөтэй том. За тэрийгээ болохоор өөрөөсөө бас хараад тэр уруул одоо жижигхэн нэгэн уруултай хүндээ 2602-оор нь хүрээлээд 2605-аар будаад за тэгээд дээрэс нь одоо уруул бомбойлгодог 2871-ийг түрххийг санал болгож болно гэсэн. За өдрийн гэрэлд бол ерөөсөө ингээд өөрийнхөө нүрийг харж агаад надад дулаан өнгө таардгүй, хуйтан өнгө таардгүй гэдгийгээ тодорхойлоод за бусад өөр тойрныхоо хүмүүсийг бас тодорхойлоод сурчих юм бол ерөнхийдөө бол Гринвигийнхаа пойтын бүх бүтээгдэхүүнийг за дээрэс нь найз нөхдөдтэйгээ уулзах юм бол шууд одоо тий Гринвигийнхээ мини ласкагийн ягаан бэлэгээр косметикийнхаа альчуураар тэр хүний одоо будаг ч юм уу нүрийг сайхан арчаад за тэгээд өөрийнхөө одоо тэр хэмпийн бүтээгдэхүүнч байна уу, хайпи див ч байна уу тосоо түрхээд
Тэгээ дээрэс нь шууд BBQ кремээ түрхэж агаад за тэгээ өөд арагчаа ашиглаад дээрэс нь одоо уруулын будгаараа хацрын өнгөлөөд нүдийн тэнэ ашиглаад хүмсгийн харандаа гэд. За тэгээ тэр хүнийхээ халуун уу хөтөн үү гэдэг одоо өнгийн тодорхойлцсон учраас яг тэр өнгөөр нөө тэр хүнийг аягүй гоё ингээ натурал боловч аягүй гоё өнгөлөг бодож өгөхөд тэр хүн тэр өөрөө чи хэрэгэлсэн бүтээгдэхүүнүүдийг шууд авах байхгүй. Ингэж бид нар одоо яагаад вирусын гаралтай дээрэс нь амнаас амд амждаг бизнес вэ гэхээр бид нар зар реклам сурталчилгаанд мөнгө зарцуулахгүйгээр зөвхөн тэр хүнд эрүүл натурал тэгээ өөрт нь зохисон дээрэс нь эдийн засгийн хэмнэлттэй нэг будгаа нэлээ олон төрлөөр ашиглах боломжтой ийм зүйлүүдийг тэгээ авсаархан за тэгээ дээрэс нь авч явахд маш хялбар ийм олон давуу талтай бүтээгдэхүүнүүдийг санал болгож байгаа учраас өнөөдөр бидний хийж байгаа бизнес үнэхээр хайрын бизнес, аюу гоё бизнес. Яагаад тэгэхээр тэр хүн өөртөө ихтгэлтэй болчихж байгаа. Өөрт нь таарсан гоё бодог төрөгчөнгүүттэй гоё натурал харагдангууд хүний нүдэнд дулаахан харагдана. Хүн болгон ямар гоё уруулан бэлгч төрөгцсөн. Өнөөдөр нүдээ яасан гоё бодцсон ч гэдэг. Өнөөдөр чи яасан сайхан харагдаж байна. Энэ бол үнэхээр нөгөө тэр хүнээс ингээд зөв энерги цацраа тэр хүн өөртөө ихтгэлтэй болж байгаа. Тэгэхээр үнэхээр гоё хайрын бизнес бид нар тэхийн тулд энийг бид нар мэргэжлийн төвшөнд буюу одоо юу ч мэдэхгүй хүний хажууд юм мэддэг байхын тулд энийгээ заавал өөртөө судлаж, үзэж, ялгаж, туршиж үзэх ёстой гэдгийг дахин хэлмээр байна.